Иргэд гэр хорооллын бүсэд нохойд хазуулах тохиолдол ихсээд байна. Үүний шалтгаан нь айлууд нохоогоо өдрийн цагаар уяхгүй, хошуувч зүггүй орхиж байгаатай холбоотой бөгөөд хохирогч нь бага насны хүүхдүүд байгаа нь харамсмаар. Нохойд хазуулсан хүүхдүүдийн ихэнх нь гадаа тоглож байх үедээ, сургуульдаа явах замдаа худгаас ус зөөж байх үедээ хазуулдаг байна. За сүүлийн үед нохойд хазуулсан тохиолдлууд бас нэлээд бүртгэгдэж байна. Одоо өнөөдрийн байдлаар гэхэд бол өглөөнөөс хойш одоо 15 цагийн байдлаар миний хувьд нэг 27-8 өвчтөн үтсэн байхад үүнээс 8-9 нохойд хазуулсан тохиолдол гарч байна. Золбон гудамжны нохой гэхээс илүү тижээр нохойнууд, айлын хашааны нохойнууд болон харуул хамгаалалтын нохойнууд одоо нөгөө барилгын харуул хамгаалтад байгаа нохойнууд хүн хазч гэмтэх нь бас их тохиолдож байна. Нөгөө айлууд нохоогоо хашаандаа бэхэлгээтэй уяатай байдаг бол энэ уяа бүрэн бүтэн байдлаа алдагдаж тасрах, нохоо сулрах, ингээд суларснараа хашаанаас гарснараа хашааны эргэн тойронд явж байгаа улсуудыг хазч гэмтэх тохиолдлууд нэлээ их байна өөрөөр хэлбэл. За шархны хувьд бол ийм тим гэж хэлэхэд бол харилцаа адилгүй. Бүр их том хэмжээний шарх үүсгээд ирж байгаа улсууд ч байна. Жижиг урсан шүдний ором гарсан ч юм уу тиймэрхүү хүмүүс бас их байна. Нохооноос нь яагаад байдаг? Заримнууд нь дээрэд ит. Дайрахаар ямар арга хэмжээ авдаг гэж вэ? Би хөдөлгөөнгөө зогсчихоо хүнд удаа. Зүгээр зогсчихоо явахаар нь хөдлөн. Байдаг. Яагаад байдаг? Энэ зарим нохойнууд одоо амар догшин тэгээд хөндлөөтэй шатах гэдэг. Ер нь чамруу дайрч ирсэн тохиолдол гарч ирсэн үү? Би нэг нохойд хазалчихсан. 5 настай. Одоо нохойд дайрахаар хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ? Өөрийгөө яаж хамгаалах вэ? Би чулуу шиддэг. Хомхот дайрах юм бол чулуу шидээд зогтчихдаг шүү дээ. Дээр нь шүү дээ. Дээр нь өөдөөс хөдөлгөөнгөө суучаар ингээд дайрдаггүй. Чи тэгж үзсэн үү? Үтсэн. Өмнө би альтер над руу архираад хазах гээд дайрах гэдийнх нь доошоо суугаал тэгэл өөрөө айгаа явчдсан байлээ. Өнгөрсөн 2018 оны эхний хагаст 1255 хүн нохойд хазуулсан байдалтай гэмтэл согох судлалын үндэсний төвд хандаж байсан бол үүний 479 тгээс 15 насны хүүхдүүд ээжээ. Харин 2019 оны байдлаар 1341 хүн нохойд хазуулснаас 562 нь хүүхэд байна.